хүлээн авсаасаарай. Эдэ шилтэй баг гэж та цагтаа эхэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг. Онц сурдаг. Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь толцсон мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байна штэ. Шилтэй багийн шинжлэх ухаан, танин мэдхүйн нэвтрүүлгээ өдөр бүр хүлээн авсаасаарай. Эдэ шилтэй баг гэж та цагтаа эхэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг. Махман талцсан биш. Яаж байгаа юм. Мэдээж байсан юм уу? Санаа оноо хэлжээрээ зүгээр. Ахман талцсан бахаар жоохон ингээд бид нар ч бас нэг хөргөн лайв хийж байгаа юм. Хийж байгаа ухаантай тэгээд ахман таллаад болдгоо. За. Тал талах гэж гараад байна. За нэвтрүүлгээ эхэлье. За. Өглөөний мэндийг хүргээ сонсогчдоо Улаанбаатар хотод маань 10 цаг 47 минут. За 7 хоног болгоны даваагаас баасан гарагт сонсогч та бүхний сонорт хүрдэг. За шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүйн нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За студид бол ерөнхий редактор хөтлөгч шилтэй багийн буюу Батбаяр. За найруулагч хөтлөгч Ууган Баяр. За хөтлөгч сэтгүүлч Хөөрхөн Намун миний бие ингэж ажиллаж байна. За тэгээд манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч болов за бүрэн автомат тоног төхөөрөмж тусгай зориулалтын одоо бодисоор пар радиаторыг одоо цэвэрлэж угаадаг фит угаалгын газар. Үгүй яа. Авто засварын ямар хүн санаа алдаж явах юм. Ямар нэгэн санаа оноо байгаа мó ч юм даа. Шингэл санаа алддаг үү. Ажиллаж байна. За харилцах утасны дугаарыг хэлчихье тий. 88 87 74 56 88 87 74 56 гэсэн дугаар руу холбогдоод бас дэлгэрэнгүй мэдээллийг нь авах боломжтой. За өглөөний мэнд хүргье манай хоёроо. Өглөөний мэнд. За би малгайгаа тавиа шууд явчихсан дээр үү. Тэгээд одоо нэлээд удаачлаа хамаг цагаа намуунаа авчлаа. Зарим нэг хүмүүс санаа алдуулаад бүр ингээд бодож исэн мартагдуулаа ажиллаа. Уул нэг тийм санаа алдгааргүй сонгоцсон байхгүй юу? Хамтран ажиллагч төлөв уг нь цоглог орох юм даа гэсэн зүгээр. Юу санаа мартал авдаа энэ. За угааж байна. Энийг амар нөгөө цагаан сараар ингэдэг чинь айлууд бүх угаалгаа хийхээр нэг амар их ажилтаа болдог. Яг намуунаа яг тэгсээ сая. Тэгсэн. Угааж байна. Минийхөө өдөр чинь гараар угаадгүй юм шүү дээ. Бүтэн автомат машинаар ингээд сав гэж угаагаад гаргадаг байхгүй юу? Угаачдаг шүү дээ. Янд гялтаалгачдаг юм байлаа. За тийм байна. За юу хийж байна? За өнөөдрийн манай шилтэй багийн нэвтрүүлэг бол урд нь part 1 нь орсон юм а. За part 1 нь орохдоо нөгөө дэлхийн улс орнуудын хачирхалтай гаж ёс заншлууд гэдэг нэрээр орсон юм л да. Жишээлх юм бол нөгөө манай уун найруулж мэдж байгаа шүү дээ. Нөгөө юу яадаг гээд төвдөд үү? Тий, төвдөд яадаг гэж нэг л дээ. Яа, тэр чи аим шүү дээ. Тэр ихтэй. сонсмооргүй байна. Сонс. Төвдөд ирсэн зочдыг үү шүү дээ. Хүндтэй зочдыг. Хүндтэй зочдод үү шүү дээ, тэ. Нөгөө өгсөн хүн байсан шүү дээ. Өгсөн хүний нас барсан хүнийг угаасан усаар хоол хийж өгдөг. Зоог хийж, шүл хийж өгдөг. Тэгээ бүр хамгийн амар хүндтэй зочин. Хүндтэй зочин доо. Ямарсан тэтэйч явж бэлэн гомтойгоо яваарай гэж. Тэгээд баг ах чинь төв рүү явчихъя л гэдэг. Өө энэ юм байд зүгээр. Туулагч хэлсэн байлээ ш. Туулагч хэлсэн хэлэхдээ тэгсээс ханин шөлөө угаад миний хань гомон байлээ гэсэн. За харин өнөөдрийн сэдэв бол яг уу бас улс орнуудын хачирхалтай ёс заншлуудын үргэлжлэл гэж хэлж байна. Гэхдээ ёс заншлууд гэхгүй улс орнуудын хачирхалтай дүрм журмууд гэдэг нэрээр орж ирж байгаа юм. За нөгөөдгийг бол арай гайгүй тэгтэл бас марзан юмнууд байна энэ. Байна. За би толгойг нь тавья да. За дэлхийн зарим одоо улс орнууд өнцөгдөл санаанд оромгүй хачирхалтай хуулиуд үйлчилж байдаг, журмууд үйлчилж байдаг. За бидний хувьд бол энэ зарим талдаа бол нэг нарга инээдэм юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ үнэндээ бол энэ яг бодит байдал дээр бол хууль, дүрм, журам төдийгүй ард иргэдэн бүр ягштал одоо дагаж мөрдийн гин л дээ. Ингээд дэлхийн өнцөг болон баримталж байгаа хачирхалтай дүрм, журмууд, хуулиудтай танилцгаая. За тэгээ. За энэ дээр ингэж байна. Хамгийн ихнийх нь болохоор Грекийн зарим одоо нөө түүхэн дурсгалт газар
өндөр өсгий дүмсгийг хоригдгоо. За 2009 онд Грекийн эртний болон орчин үеийн олдврын талаар одоо олдврын салбарын ахлагч археологч Элени Корк одоо хэлэхдээ үйлчлүүлэгчид хөшөө дурсгалыг доромжилсон гутал өмсөх ёсгүй. Учир нь эдгээр баримлууд нь арьстай бөгөөд өндөр өсгий дүмссэн тохиолдолд арьсыг нь гэмтээж байгаа гэсэн үг гэж хэлсэн байдаг. Тэгээд тиймээс нөгөө хөшөө дурсгалын одоо илэгдлийг багасгахын тулд энэхүү хуулийг санаачилж исэн байна. Ёо зөө. Бас тийм л нэг талдаа бол хамгаалтын л ерөн зорилготой тийм л юм бэ те. Гайхаад байсан. Тэ яагаад өндөр өсгөд өмсөлдөг юм бол доо. За манай бүсгүүчүүдэд анхаарлаа хандуулаарай. Грек рүү явбал зүгээр тэгэл таавчтай л гусцсан дээр юм шүү дээ. Тавч кет мэт үнэндээ. Одоо дараагийнх нь явах гэж заяа. За анхаарлаа хандуулаарай бүсгүүчүүдээ. За. Дотор хувцснаас бол жагсаал болж исэн гэж штэ. Дотор хувцснаас болж заяа бүр жагсаал хүртэл болж исэн заяа. Дотор хувцснаас бол дотор хувцс. Эмэгтэй хүний дотор хувцснаас. Эмэгтэй хүний юу? За одоо сонсгоо. За сонсъё. За Орос, Беларуст болон одоо Казахстанд дэвштэй дотор хувцс өмсгийг хоригддаг. Ер нь бол өмсгийг хоригддаг. За 2014 онд Орос, Беларус болон Казахстан улсад арьстай шууд харилцсан хүрэлцэж буй хувцс нь одоо дотор хувцс байгаад байдаг, тий? Харилцсан байдаг. За тэгээд 6% нь 5 агуулсан байх ёстой гэж одоо хуульчилсан байж төө. Бүр юун дээр дотор хувцсан дээр 5 тий. Тэгээ уг хуулийг зөрчиж буй дотор хувцсыг худалдаалж болохгүй. Тэ энэ иймэрхүү төрөл одоо юу гэдгийг 6%-аас дээш илүүтэй одоо нилон ч юм уу те ингээд ийм юм агуулсан байвал худалдаалж болохгүй гэж байгаа байхгүй. За харин торон дотор хувцсны хувьд бол 4-өөс дээш даван агуулсан байдаг учраас түүнийг өмсөж болохгүй гэсэн гинэ. Тийм үү? Тийм. Ийхүү хуульчилсан шалтгаан нь ард иргэдийн эрүүл мэндэд анхаарсан хэрэг болж байгаамаа. Гэвч уг хууль зарим үйлдвэрлэгч байгууллагуудад таалагдаагүй төдийгүй Казахстан энэхүү хуулийг эсэргүүцэж жагсаал болж исэн. Дотор хувцсныхоо төлөө жагссан биз дээ. Торон дотор хувцс ч одоо уг нь арай жоохон юу юм да. Секси байсан юм да. Одоо 20 дахь одоо жоохон эмэгтэйлэг гэж ярих юм уу тийм. Арай эмэгтэйлэг арай гоё юм байгаа юм да. Дотор хувцс гайтай гэд наманаас яриад Казахстан Орос мос руу явбал хэдэн торон дотор энэ Орос мос чи энэ дээрээ баахан торон дотор хувцс аваад ирэх юм аргагүй юм байна. Нэр харахад нэр данцгарлан авч байгаа харагдав. Одоо нөгөө нэг торон дотор хувцс өмсгийг хоригддаг гэж штэ. Одоо өмсөж жагаад баригдсан тохиолдолд явах. Тэр тэгэл хоргуултай байх та. Шовтлал авах та одоо хамгийн ихний ээлжинд. Энийг тайлчигээд дараа нь яд гэнэ би таашгүй юм байна. Тайлчи хууль зөрчөөд ахыг гэдэг. Хууль зөрчлөөгөө тайлал авах та ихний ээлжинд. За дараагийнх нь баг. За дараагийнх нь энэ Францад улсад одоо байдаг юм нэг сонирхолтой дүрм журм юм байна л да. За Франц улсад нийтийн усан санд ирчүүд зөвхөн бариу дотоочтой орох ёстой байдгийг гинэ. За одоо усны шорт морт гэ байдаг да бид нэр одоо ингээд өмсдөг гадуур шууд өмсөд явчих болдог одоо бич шорт гэж яриад байна да. За Франц улсад бол олон нийтийн усан санд ирчүүдийг усны хувцастай орохыг хоригддаг бөгөөд тэд зөвхөн бариу дотор хувцас л өмсөх ёстой. Энэ нь ариун цэврийн байдалтай шууд холбоотой юм гинэ. Учир нь ирчүүд нь усны хувцастай хувцсны одоо сул шортыг гадуур гэсэн давхар өмсөж явдаг учраас ингээд гадны бохирдол ороод усан сан бохирдох магадлалтай гэж үздэг учраас зөвхөн ингээд бандашин шорт өмсгөл систем байна усанд орохдоо. Энэ яг бас байж болох юм тий. Тий, ер нь бол бас тийм юм. Гадаадд ч юм бол тоохгүй шүү дээ. Нөгөө юу яж чинь ингээд ийм шортон бич шортоо өмсөөл тэрнтэйгээ гадуур явал тэрнтэйгээ ус руу ороод нэрээ тэгж харагдаад байдаг шүү дээ. Тий, энэ бол бас нэг яг зүгээр ер нь дажгүй юм байна. Таалагдж байна гэж. Яг болж байна. Яг юу идэм дөө. Гэтэ нэг юу идэв штэ. Им сул бариу ингээд бич шорттой ингээд басемэсэн рүү гүг орчхоор нөгөө сайн уйхгүй бол шовторч байгаа байхгүй. Давхар талж. Шовтроод эсвэл дээш явуулаад. Тий. Тэгдэг байхгүй. Нөө Кевин дээр гэтээ ганцаараа дээр нэг томоо бандаж хөвж өгдөг. Хөвөө яваад. Амар нөгөө урсан саврны сандраа үсрээл арсна цэвцэг. Тэр яаж ч үнэн юм бэлдээ. Би бас тэрийг бас яг биеэрээ үдчихсэн. Ер нь бол золтоо давхар тайлангаа алдсан. Тэгээд хүүйгээл татаал авсан тал байна. За дараагийнх нь болохоор ингэж байна. За 2015 оноос өмнө Япон улсад одоо шүн дундаас хойш бүжиглэхийг хоригддаг байжээ. Шүн дундаас хойш. Тийм. За 1948-аас 2015 онд Япон улсад шүн дундаас хойш бүжиглэхийг хоригдсан одоо юм хууль үйлчилж исэн. Тэгээ энэ нь болохоор нөгөө бүжигтэй холбоотойгоор биеийн үнэлэлтийг зогсоох зорилготой байсан ч гэсэн за бодит байдал дээр бол
хууль бол бүрэн төгс бол хэрэгжээгүй. Тэгээ ингээд явсаар агаад 2015 оноос хойш одоо бүжгийн клуб тийм ээ хэд харанхуй байх ёсгүй гэсэн юм хуулийг санаачилж ирсэн байна. Тэгээ гэрэл гэгээ өгсөн биш тэгээд ер нь бол 15 оноос хойш бол тэгээ за ер нь бүжгэлж болно. Тэгээд гэрэл гэгээтэд бүжгэлнэ. Тэгээ баха яган гэрэлсэн яганы годом нэгтцсэн юм байна л да. За сонин юм. Гэхдээ тэгээд манайд одоо тэггүүл өө өстө яг штэ гэл одоо бид нар чиг савах байх та. Харин тэгин те. Нэг ийм юм байгаад байгаа. Одоо юу гэдэг бид нар одоо Монгол улс чинь гадар хоол моол гэж иддэг штэ. Үйлчлэгээний байгууллагын гадаа хоол идэн одоо бас нөгөө юу гарцсан штэ юу гэдэг лээ. Гадаа хоол идэх байгаа чинь явуулын гуанз. Тэгээ гадаа хоол чинь стрит фуд. За, стрит фуд гэдэг байгаа. Та тэгвэл зүгээр нь штэ. Гадаа хоол идэх бол 500 евроор торгуулна. За нэг юм байна. За, Флоренцад хотод түүхэн дурсгалд газар болон олон нийтийн газар идэж явахыг хориглосон тийм хууль гарсан байна. За 2018 онд Флоренц хотод түүхэн дурсгалд газруудтай ойролцоо болон дэлгүүр олон нийтийн газрын хажууд идэж явахыг хориглосон хууль гарчээ. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд тухайн хүнийг 500 евро хүртэл үнийн дүнгээр торгоно гинэ. 500 еврог одоо бодлоо 500 евро ч за одоо баг евро ч Америк доллароос өндөр ханштай биз дээ. 3600 болсон уу? Барахгүй байна. Мөрөөрөө байж зүгээр. Ама тас ханкаал гэж чацаагаал явж. Шүсээ залгаад явж байгаа тийм. Энэ таараа 500-аар торгуулчихсан лээ юм да. Энэ нь түүхэн дурсгалд болон олон хүн цугласан газарт хог хаягдл үүсгээс сэргийлж байгаа нэг илэрхийлэл гэж шүү. Бас зөв юм тий. Нэг талдаа. Тийм юм. Одоо мэдээж нэг юм мэдээд пат хаяал явж та хог. Манай ахын Полоранж бол чи гудамжинд нэг юм мэдэж үзээрэй. Тий. Үгүй. Гүр багийн ахын олон улсын дансыг авчихсан. Тэр юу нэг байхгүй чи. Ичил тамп мамп явна гэдэг чи торон бандаж Чи торон бандаж дараад Казахстан руу явахдаа нэг торон гут сайн базааж аваад явахыг бодоорой. Ачаа тань зараач. Явах болтгоо. Ах нь эндээс матчих тийггүй. Яг үйлдэн гэдэг. Наа чи амар олон сэтгэн бандажтай. Сэтгэн нөө. Нэг юу 6% даавнаас жижиг гişүгэ би ингэ заагаад явчихсан. Яг энэ хэсэгтэй нэ. Дууд зэгдэн байгаа шүү дан шалгаарай гэж явуулчих. За юу яд юм бэ? Дотроос хийсэн байж болно. За намунага. За дараагийн энэ тахтаатай холбоотой юм байгаад байгаа юм. За нэг Венецд Италийн за олон 10 жилийн туршид худалдаачид бол Венецийн сан Маркогийн талбайд шувууны хоол зараад за жуулчдыг бол одоо аз жаргалтайгаар тэднийг хооллож байгаа харагддаг гинэ. Тэгээд эн чинь бас нэг том одоо эдний нэг онцлог болсон зүйл л дээ. Гэвч одоо ийхүү одоо тагтаа шувууг хооллох нь талбайд их хэмжээний шувуу цуглуулах нөхцөлийг одоо бүрдүүлээд за түүхэн дурсал баримлуудыг одоо бааз сангасаараа одоо бохирдуулаад байсан учраас сүйтгэхэд байсан учраас ингээд тагтаа хооллохыг хориглосон, шувуу хооллохыг хориглосон хуулийг Венецийн гаргасан гинэ. Манай гандан ч бас тэгсэн биз дээ. Гандан дээр очих од олд штэ хэдэн тагтаанд он. Гандан ч одоо тэгээ хориглож нэр битүү хоолчлээ л штэ. Гэхдээ тэр чинь гашаан дотор хооллохыг хориглоод гадна талдаа хоолдог болгуулаа үст. Тийм одоо нөгөө яг би бол хизээ үлээ нэг гандаа ороход бол гадна талдаа байсан. Тэгээд од олсон штэ хаа. Тагтаанд он. Тагтаанд он од. Тэгэл тагтаанууд нь гашаан дотор байлээ. Юу гэнэ ах вэ? Тэгээд манайх ч гэсэн бас ер нь бол ажиллах байгаа юм байна да. Ер нь бас зөв юм байна зөв юм. Зөв те. Тэгээ энэ яг уу одоо тэгээд бас л яг уу амьтаа болж байгаа сайхан гэлээ тэргээр дамжаад бас нэрээ нэмэхтэй сангас баг халдваруулж явж байгаа тийм. Чи ямар шууч нөгөө юу яадгүй шууд нисэж явахдаа хүртэл сангасаа гаргацдаг тийм нэг тийм рефлекстэй амтан баггүй юу. Тэгээ зүгээр явж байхад машины цонхон дээр зүгээр пон. Тэггээ толгой дээр бууд за нэр тэгдэг байсан тийм. Тэгдээ тэр чи шууны сангас толгой дээр бууж аз гэдэг байлаа шүү дээ бид нар. Гоё юм тохиолдох нь гэж ярьдаг. Яг үнэ. За одоо минутаар болохоор ингэж байна. Одоо ажилчдаа илүүдэл жинтэй бол ажил олгогчийг торгох хууль. За наад чи гоё байлгүй шүү. За гинэ. За Энэ болохоор 2008 онд Япон улс нь иргэдийнхээ илүүдэл жинтэй тэмцэх хуулийг баталсан. За энэ нь хэрвээ одоо нөгөө 40-оос дээштэй 74-өөс доош насны эрэгтэй ажилчдын бэлхүүсний тойрог нь 85 см. За тэгээ эмэгтэй ажилчдын бэлхүүсний тойрог нь болохоор 90 см-аас дээшээ байвал за байгууллагын удирдлага нь улсын эрүүл мэндийн байгууллагад илүү их татварыг төлөх хэрэгтэй болтгоо. Тэгээ энэ нь болохоор нөгөө илүүдэл жинтэй хүн хэвийн жинтэй хүнээс илүү их одоо өвддөгтэй холбоотой байдаг. Тийм болохоор нөгөө нэг ажил олгогчийг нь торгох хууль бол 2008 онд батлагджээ. За хэдүүлээ ажил дээр метр авч тавья.
Тэги те. Гэхдээ энэ хараа уунаар зэмэг зайлтай. Оны өмнө өөрөө пуужинд жингээ гисчаад одоо бид нарыг таргалдаалаад байгаа юм. Үгүй уунаар ч торгоо. Энд бол би бол орохгүй юм байна. Чи дээш 74-өөс доош гэж. А тийм байна. Чи ч Би ч бас орохгүй байна зүгээр. Тэгээд би юу штэ. Ямар торгуулах юм штэ. Түн 18 дээш мэдчихэж байгаа штэ. Би 85-аас дээш үл ялчгүй байгаа. Бүлхээсний тойрог бол байгаа. Яг энэ ч нэг уншижсэн штэ. Энэ Япон улсад одоо ингээд нэг юм илүү жингийн ийм хууль батлагдсан штэ угаасаа. Батлагдчихээ яваад байгаа. Тэгсэн чинь бас ард иргэдийн дунд юм нэг торгуул байгаа гэсэн бохгүй юу? Яасан гэхээр нөгөө илүүл жинтэй болвол бас торгуул төлнө. Тэгээ ингээ явж ийсэн. Тэгсэн чинь Японы нэг ч иргэн тэгж илүүл жингээрээ торгуулаагүй гэж байгаа бохгүй. Сонирм байгаа үстэй. Монголд торгоч үйл дээ. Хоёлаа юу яа чи? Миний хаан банкны дансыг торгуулийн юм дээр даасан гэдэг чи. Энэ юу штэ? Торгуул 100 мянга штэ. Тэгээ одоо тэгээд юу яа? Төслийн тухай хуулиар одоо 1000 юу хитэн нэг ч гэдэг үлээ. 101 жтэй. Миний хаан араас 1001 их цаа. 1001 гэсэн чи хаан багтаас 55 40 үе. Нэвтрүүлэг дуусга хийчихё яасан. Яа сайхан юм бэ. За амс шүү. Ам бол ам шүү. Намуунагийн даасаас очноо. Намуунаас очноо. Нар зүг явъя л даа чи зүг тойроо явъя. Хамаагүй хинээс нь дорж нөгнөө готон навнаа өстө надад хамаагүй орж ирж илээ 1001 ч. За ээлтэй юм аа. Аха тэр чи бэлэвч. Оо ёо. 1001 чи бэлэвч. Үгүй энэ чинь Mobicom-ын нэгж биш дээ чи мөнгө штэ юм дөө. Чи сайн бодороо ш. За энэ ингэж юм. Blowing Lapas нөхөртэй эмэгтэйчүүдийн уушин газарт эсвэл ресторанд нэг шил шар ариг ууж олно гэнэ эмэгтэйчүүд. Уушин газар. Нөхөртэй эмэгтэйчүүд. Тий. За энэ нь согтуу эмэгтэй болон эрчүүдтэй сэтгэнхээс сэргийлэх зориулттай гэсэн ойлгоо зөв ойлгоо шүү. Үүнээс гадна шүү дээ бас сонирхолтой. Үүнээс гадна заяа. Эхнэрээ олон нийтийн газар хэмжээнээс хэтрүүлж шар айраг хэрэглэж байгааг харсан нөхөр эхнэрээсээ салах боломжтой гэж байгаа шүү дээ. Хууль зүгээр шууд эрчүүдийн талд үйлчлээд гэж байна. Бол амар газар шүү дээ. Манай Монгол үгнүүд инкий бол зүгээр бид нар зүгээр шанагдуулах байха буцаагаад. Дүүсгээл явд. Юу чи нөгөө нэг шар ариг чи өөрөө айтайгаа нэг шар ариг би үлцэн ууя гэдэг жиж магадгүй. Чимөө цэргийн баяраар гээл. Тийм. Намаа чи одоо юу бодож суух юм бэ? Юу ч бодогдохгүй. Нөгөө уудгүй хүн чи юу ч бодохгүй. Одоо зүгээр эндээс харахад бол 2 шилийг уугаал тэгэл тай боллоо шүү дээ. 3-ыг уулаа тэгэл саллаа барилаа гэдэг нь шүү дээ нөхөр нь. Тэгээ хууль ерөөсөө эрчүүдийн талд үйлчлэх юм байна. Тийм байна. Энэ сайхан газар байна. Бас жаахан эрхмэлээ бас мэдэрмээр юм биш үү? Эр үнийхээ хэмрэг мэдрэх газар байгаа шүү дээ, тий? За дараагийнх нь минийх. Энэ Сингапурд бид нар бол одоо юу яадаг штэ. Сингапурд богчжлол амар өндөр торгуултай юм гэлээ гээл ингээл амнаас ам дамжаал ярьдаг. За энэ тухай ярьж гинөө. За 1992 онд бол Сингапур улсад богц зарах импортлохыг хориглосон юм байна 92 оноос. За учир нь бол богчжилж буй зарим хүмүүст бохийг галт тэрэгний одоо MRT төхөөрөмж дээр наах за хаалганы хэвийн үйл ажиллагаанд цаад учруулж байсан учраас ингээд халуун орон чинь нөгөө богч нь ялцаагаа заваарал гэдэг байхгүй юу. Тэгэл ингээд гიშгэж гисэн ингээд таавчганд наалдаал заваарал. Тэгээ үүнээс гадна шуудангийн хайрцаг, хаалганы цоожны нүх, цахилгаан шатны товчлуур зэрэг бохинбайж болох бүхэл газарт ингээд наага заваараад байсан учраас одоо улсын удирдлагуудын бохимдлыг төрүүлээд за тэгээд энэ хуулийг гаргасан гинэлдэ бох одоо жажлахыг хориглодог хуулийг. За тэгээд ингээд 2004 онд бол энэ хуулийг дахин нягтлж эмчилгээний шүдний болон никотоны бохийг албан ёсны эмнэлгийн байгууллагуудаас худалдаж авахыг зүгээр эмчилгээний зориултаар худалдаж авч хэрэглэхийг зөвшөөрдөг. Бидний жирийн бохийг бол уучлаарай дай чиний хэлдгээр юу лээ. Жи жилүү дай юу. Жи юм байна чиний. Тэгээ нөгөө ард ирэх нөөцөөс л болсон юм шүү дээ. Тэр хууль одоо хүрт мөрдөгдөд явж. Одоогоор юм шүү дээ. Сингапур айгүй өндөр тохиолдог шүү. Тэгээ яасан мó. Гэтэ угаасаа нэг сонин тэгээ нэг богц ажиллахаар заавал нэг энэ тэнд наадаг тэг хүмүүс. Тийм. Уг нь хогийн сав гэдэг үг бэлэн байгаад байгаа. Тэгээд нэг ингээд суухаар ингээд сандалны доор ингээд доолт ингээд наацсан байдаг заавал. Үгүй богоо тавьж байгаадаа буцааж ажилтдаг хүн тавьж жажиж дээр үед л яг хоо техникийн омгонд бас нандиндаг үе байлаа. Заваа юм байна. Тэр үед чи ковид гэдэг юм байхгүй байлаа. Намуна тэгээд ингээд гисэж ажиллаж итэл нөгөө бохин гашин заяа. Би яг өгүүлсэн шүү. Тэгээд энэнгүүд нь за гаш гадар ахаж ажиллаж ижил гэдэг. Тэгээ гараараа сонгон тэ. Сэгсэл сунгаал тэ тэгснэ дугуурстаа буцаад ажиллаж байгаа. Намунагийн тэнд болорж байгаа гэдэг. Энэ спермент их гой дугуурт юм байх. Тэгээд ороо ингээд
нөгөө бохоо юу байхгүй ингээд дугуул ингээ алганыхаа хэрэг ингээ дугуулж байгаа ингээ бор алтраа. Би яг өгүүлсэн шүү. Эцсийн бариан дээр хар олонгууд нь хайж байгаа шүү дээ. Цагаан болгоно. Яваарсан юм би. Өөртөө номоног хэлдэг миний дотор муу гарч шүү дээ. Нүдлээс гарч шүү. За баярлалаа чин дэр чин. Баярлалаа хүмүүс сонсогчдаа. Тэгээ шилтэй багийн нэвтрүүлэг өнөөдрийн дугаар энд бас хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран хөтлсөн UBM 89.3 ерөнхий редактор хөтлөгч шилтэй багийн буюу Батбаяр ах маань байла. За хөтлөгч сэтгүүлч хөрх нам хамт байла. Мөн нэвтрүүлгийн за хамтан бас хөтлөгч найруулагч Ууган Баяр. За ингээд бид бүхэн та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэлээ. Мөн манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллага бол за гоё сэтгэлтэй нэг тийм юу байна? Инженер байна. За Монголд одоо хамгийн орой олтол ажиллаж байна заяа. За хамгийн сонин хамгийн орой олтол ажиллаж байна. Дээрэс нь таны автомашин одоо фар нь таллаж халаад хойд санд сууд руугаа сайн халж өгөхгүй те доогуур дээгүүр нь бүлээхээ ингээд үлбгэр байгаад бол одоо хүүтний ирч чангарч шүү. Дулаан байхад нь янзлуулчихгүй яа да гэхээс илүүтэйгээр одоо бүгдээр өнөөдрөөс эхлүүлээд автомашинаа жоох анхаарч 30 минут болно ерөөсөө. Бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тусгай зориултын бодисоор таны автомашиныг цэмбид л угаагаад өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 87 74 56 88 87 74 56 гэсэн дугаарлуу залгалаа. Зүгээр нэг юм хаваа хайнаад байгаа юм шиг галт улцсан юм шиг гоё мэдрэмж авнаа. За одоо нэг ингэж идэв шүү дээ машины нэг юм одоо хүүтэн машины явахтар ингэ юм донтлын нэг юм шалгаж хөлдөн байгаад идэв шүү дээ. Үлээгээд байгаа мөртлөө. За уучлаарай тэр чинь тэгэл гоё болчих. Одоо гад застай гуталтай орцсон бахад яваал хад засна хайлахгүй байгаал заваараад идэв шүү дээ. Гатчмаар байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн ингэ янз янзын асуудлууд байна. Тэгээ та хэд маань автомашиныхаа пар харжаатрыг очоод цэмбит сайхан угаалгараа 88 87 74 56 гэсэн дугаарлуу холбогдороо. Уунаарлагчаа. Ах нь үнгүй юм хүний юм хоёрт амар дуртай. Ороо 17 цагаа зарлана уу? Оо тий. Яэр тийм шүү дээ. За 89.1-ыг сонсоод явж байгаа жолооч нараа 17 цагаас бэлгийн хур буу шүү. Бидэнтэй Grand Remax гэд байгууллага хамтарж байгаа. Мистер Угна Loyalty Time гэд нэвтрүүлэг дээр өнөөдөр 17 цагаас жолооч нартай нөгөө азтай жолоочд шүү дээ. 2 бэлэг очих юм. Нөгөө гар утасны тогтоогч машины. Тэгээд дээрэс нь нөгөө 33 ваттын автомашины 3 USB-тэй өндөр хурдны цэнэглэгч ингээ бэлгэнд очино. Би оролцож болох уу? Миний дөө амжихгүй бах. Ах нь хэлсэн шүү дээ. Ах нь хүний юм үнгүй юм хоёрт амар дуртай. Ямар сандаа мартчихсан сануулж байгаа та. 17 цагаас эхэлнэ. Тэгээд нэвтрүүлэгтээ гоё итгэвтэй оролцоороо тэгээд радиогоо солихгүй хамт байж байгаарай. Тэгээд азтан болох нь шүү. Хоёлоо ичихгүй ширэлж байгаад хоёлоо хаалганы гадаа гарч байгаад шал танихгүй тэрээгээр хоёлоо уцтчихнөө. Тэгээд өчтөр нөгөө сонсогч нартай бас хэлсэн чинь маргааш болтол яаж хүлээнэ яста хэрэгтэй бэлгэнүүд байна гэсэн. Энд чи хэрэгтэй жолооч нарт бол хамгийн хэрэгтэй юм байхгүй. Ямар сандаа лахан чичрээд байх. Тий, тэгээд манай миний утас тогтоогч бол эвдэрсэн. Чи 17 цаг дээр уцныхаа сэрэлгээ тавина дээ. Тэгээд одоо бас нөгөө нэг гал хамгаалагч руу маань хийдэг бас USB-ний маань оролт маань асуудаж байгаа. Шатаж явж байгаа. Яа миний доо. Чи одоо нэр энэ бэлгийн эзэн болохгүй гизүүдхэндээ. Тэгээд ерөнхийдөө бас бэлгийн хурууд нэлийн хар хараасаа буухаар болсон шүү. Өчтөр бас нөгөө сэтгэл хөөрөөд баярлаа зүгээр. Grand Remax ч одоо 3 салбартай болсон байна. Grand Plaza-д 1 салбар байна. Орон зай шүү дээ. Тий орон зай мэдэн шүү дээ. Бөмбөрийн орон зайг гээд Power bar биш үсттэй. Орон зай гээд нөгөө нэг гар утасаар тийм ээ. Намайг залуугаад орон зай гэдэг чинь бар байлаа шүү дээ. Тэрний чинь нэг давхар нь тэр чигээр Grand Remax их гэж байна. Тийм ээ, тийм ээ. Би саяхан очсон. Ерөөсөө аль чалгаар нь орсон нэг давхар нь ерөөсөө бүтэн Grand Remax их бүх барагийн бөөний үнээр авч болно заяа. Тэгээ хоёрт нь гэсэн чинь энэ шин терминал нэгдсэн шүү дээ. За тийм Драгоны. За урслагч дээр орлоо хажууд мангар том Grand Remax гэсэн байгаа юм байна. Тэгээ тэнчнээс чи бүх нүдөө одоо нөгөө бөөний үнээр авч болж байгаа юм. Ширэг барагч бөөний үнээр ав гэж байгаа юм байна. За. Тэгэнгүүт өчтөр ярьж байгаа байхгүй шүү дээ. Юу хийсэн шүү. Сонгоны хархан дүүрэгч баг 20 минут хөтөлбөр хэрэгжээд байгаа юм шүү гэсэн. Тийш. Гэрээсээ урагшаа гарлаа 20 минутын дотор очиад USB цэнэглэгчтэй өөр хэрэгтэй power bank бүх юм авлаа. Буцаа гэрлэг орлоо. Тийм. 20 минут хүрэх юм уу? За яах вэ? Хамгийн гол нь орой 17 цаг л чухал байна хэдүүлээгээ хувьд. За 17 цагаас жолоочроо бэлгэнүүд гоё солигдоод яваад байна шүү. Одоо гинт power bankтэй ч юм уу болж болоо те. Би бодоод байгаа шүү дээ. Нэвтрүүлэг сонсч явж байгаа баг аяллахаа одоо гоё хэрэгцээнийхээ бүх юмыг 100-ийнхаа өмнөд хадгалцсан. 100-ийнхаа бүх юмыг аваад тийм энэ бол амар гоё машин дотор хэлээд яваад шүү. Хоёулаа жагсаалт гаргая. Энийг мэдэх бас хэрэгтэй юмнууд байна шүү. Хоёр аваад байлэр юм байна. Буяадын хүний юм үнгүй юм дахин уусгүй. Хүний амьдрал юм чинь. За манай радио сонсогч нарт бэлэг таалагдчихвэл 96 64 80 гэдэг рүүгээ газ мессеж бичээд байгаараа өчтөрөөс нэвлийн холын сонсогчдод
мессеж. Хүмүүс 200 гаруй мессеж ирсэн. 200 гаруй мессеж ирээ би зарим нь ус хэмжээгүүд нэвтрүүлэг зарлагаанаас хойш хичээлээс маргааш шиг яаж хүлээнэ гэдэг. Өнөөдөр маргааш чи болцсон шүү. 17 цагаас уулзнаа. Тэгээд жолооч нараа гоё баярлуулна. Улаанбаатар хотод авцамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт одоо уц тогтоогч хэрэгтэй байх. Цэнэглэгч хэрэгтэй байх. Та ядуугүйя багийнх намна хоёр хэрэгтэй. Намна ороо 17 цагийн үед өрсөлдөөн ширүүс шинжтэй чи пүүлтнийхэд дуг намсгачаараа заяа. Тэгээд хоёулаа шууд яа. Уу найруулт мэдгүй дээр гусч яа. За тэгээд өнөөдөр бэлгийн хур муу шүү. Тэгээд жолооч нарт маань гоё бэлгэнүүд таалагдж гин үү? Та хоёр бэлгтэй болох нэ. Тэгээд 96 64 80 тэг рүү гоё мессеж бичээд байгаарай. Тэгээд хамт ойрхон байгаарай. Ойрхон байгаад азтан болохондоо за нэвтрүүлэг дуусах уу? За тэгээд та. За баярлалаа. Гранд Максынд бас баярлалаа. Бөө бэлгийн тухай өгөөдөр хамаг сэтгэл санаа өмөл ажил. Одоо тэгээ ажиллаж чадахгүй. Одоо яхаа. Одоо би 12 цагаас ингийн яриагаа орох юм болох юм уу? Шууд 17 руу орчмоор. Энэ мессеж ирж байна. 22 дугаараас 17 цагт яаж бэлэг өгөх вэ гэнэ. За бэлгийг бол өгнөө. Ой, яаж вэ? Нэр тэрийг асуу. Тэрийг 17 цагт л зарлаа шүү дээ хаа. Жоохон surprise. Одоо зарлаж чинь нэг мөр төгрөг амархан шүү дээ. Манай нэр юу ягараа бид нар нөгөө YouTube-ийн шинэ хуудас нээсэн байгаа. За. UBM 89.3. YouTube-ийн шинэ хуудас руу ороод бүгд гоё саб дараад байж байгаа. За сабаа дараад нэгдэж байгаа. Дарцсан бол скриншот хийгээд гоё явуулаад амар ойрхон ажиллана. Эндээс аз бурзаа гинэ. Одоо могоочд гарах гэж алтан могоо энэ явуулчихгүй таад. Тийм ээ тий. Нэг өндөг болоод нэг алтан шаргалаар жигцаа ичи. Хоёлаахаа нэг Facebook дээр нэг юм алтан могооны зураг ширлэх буй яах вэ? Сая юу ийсэн штэ баруун дөрвөн зам дээр саран даваага зүүн дөрвөн зам дээр ах нь сарлуу одоо төрүүлж ирээ далцсан. Нэгний орой. Баруун зүүн дөрвөн замуудыг бацлаа штэ бид тэр. Та чи 29 юунд яана гэдэг бол яна 2 сард багийнх нэг 2 сард нэг юм даллнаа илүү яасан сар маргаар нэг. Оо тий 2 сарын 29-нд чи одоо нөгөө илүү яаны нэгэд би нэр баруун зүүн дөрвөн замыг за баруун дөрвөн замыг барахгүй би саран даваагч чиглэл барахгүй зүүн дөрвөн зам дээр бол ах нь бол бас төрөвчээрээ бацна оо одоо. Тэгээ ямар ч хамаагүй урд зүгийн хүн байгаад байгаа штэ энэ. Хамаг. Хоёр гүр давсан хүн байгаа штэ. Энэ намайг хоёр гүр давсныг хэн мэдхий нотлох юм ба та нар. Тэг чи худлаа манай дүүргийг бацаад намаа чи нэг юм бодно байгаа. Тийм ээ. Арай дураар юм юу. Тэнтэй бол ойрхон гүр төр зүүн дөрвөн зам байгаад байгаа шүү. Баруун дөрвөн зам байгаа. Баруун дөрвөн зам дээр чинь боостой. Саранд байгаач тийм чинь төрүүчээ бариад цосч байгаа намайг ойртуулах гэж чи. Би бол зүүн дөрвөн замыг л бацсан нарийн. Тэгэж та дүүл юу яагаад ч те хамгийн хайрхан тэр гурвалжингийн гүрийг бацаач те тэр чи ялгаагүй дөрвөн зам. Тэр чинь 49-тэй хаялаг байхгүй. Хэдэн тементний л 8 жил байгаа тийм. Барилгын материал дээр. Одоо тэр нөгөө хамгийн баян хүмүүс ах чинь. Тэр чинь барилгын материал байгаа гэж. За баярлалаа. Тэгээд энэ манай сонсогч нар бүр тогтлоод хүлээсэн. 17 цагийн хүлээгээ сууж шүү гинэ. 17 дараа ile пультнигээ дөг намсахаа мэдээ ойлаа тэгвэл. Би бол сонсогчдийнхоо л талд байгаа шүү. Би бол ардгаа авчвал пультийг нээчих шүү дээ. Тэгвэл асуудал байхгүй. Энэ нь шүү дээ. Нэг удаадаа өгөө дуусах гэдэг юм биш үү? Гой бэлгнүүдээ солиод яваад байна. Гол нь. Тийм өдөр жагсаалт гаргах гэдэг шүү дээ. Хоёр одоо болчих яа. За. Гранд Максыхандаа баярлалаа. Та нар шүү. За баярлалаа. За баярлалаа. Одоо дуусахгүй зогсчихъя. Энэ чи ямар ажил хүний мөнгө юм нугасгүй. За жолооч нар даарж мараад хөл мөлн гэдэг дараад яваад бол одоо 88 87 руу залгаар 88 87 даваа. За бака маргааш дугаараар уулз.